Үзэгч танд дараагийн мэдээллийг танилцуулъя. Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрлэлийн танхимаас 2 жил тутам зохион байгуулдаг торгоны зам арга хэмжээ боллоо. Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрлэлийн танхим торгоны зам буюу Silk Road яслыг зохион байгуулсан байна. Энэ арга хэмжээ 2 жил тутамд нэг удаа зохион байгуулагддаг. Торгоны зам одонг гадаадын хөрөнгө оруулалттай бизнес, аж ахуйн нэгж болон гадаад түншүүд хамтын ажиллагааны төсөл хөтөлбөр хэрэгжүүлэгчид, олон улсын байгууллага, хувь хүмүүс гэсэн хоёр ангилалд нийт 11 төрлөөр шалгаруулж шагнасан байна. Оюутлагын компани дотоодын ажлын байр хамгийн ихээр бий болгосон хөрөнгө оруулагч төрөлж шалгарч торгоны зам одонгоор шагнууллаа. 2013 он бол манай хамт олонны хувьд бол нэлээд онцлогтой амжилт ололтоор 4 жил байлаа. Бид бол ил уурхаага үйл ажиллагааг нэлээд сайн чигдрүүлээд баяжуулах үйлдвэрээ ашиглалтанд оруулаад экспортыг бас бүтээгдэхүүнээ гаргасан. Нийт Монгол ажиллах хүчний тухайд бол бид сүүлийн жилүүдэд байнга 90-с дээш хувьтаагаар бол тогтмол Монгол ажилчдын хувиа бол өндөр байлгаж байгаа. Тэгэхээр цаашдаа бид нар улмын Монгол ажилчдын ажлын хувийг улам нэмэгдүүлэхийн төлөө бол зорилго тавиад бас ажиллаж байгаа. Хөрөнгө оруулагчид, компанийн нийгмийн хариуцлага, сайн засаг хэлбэл, ногоон бизнес энэ бүх чиглэлээр одоо компаниудыг шалгаруулах, гадны компаниудыг шалгаруулах гадна гадны компаниуд болон гадаад хамтарсан үйлдвэр хамтарсан компаниуд шалгаад Монгол улсад одоо Монгол улсын нийтийн засгийн нийгмийн хөгжил чухал хувь нэмэр оруулж олон чиглэлээр хамтран ажиллаж байгаа олон улсын байгууллагууд элчин сайдын яв төсөл хөтөлбөрүүдийг үйл ажиллагааг дэмжих зорилгоор энэ Торгоны зам яслал Монгол орны хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа олон улсын байгууллагууд, гадаадын хөрөнгө оруулалттай компаниуд болон төслүүдийн оролцоог олон нийтэд таниулж урамшуулах зорилттойгоор зохион байгуулагддаг юм байна. Энэ үеэр Монголын цагаан сар ёс заншлыг харуулж үндэсний хувцсны загвар урлагийн тоглолтыг ч зочдод сонирхуулсан байна. Эрхэм үзэгчдээ орон нутгийн мэдээллийг цаг алдалгүй түргэн шуурхай хүргэж байдаг төвцөг мэдээллийн хөтөлбөрийн усан могой жилийн отхон дугаарыг танилцууллаа.